За сайн байцгаана уу хүүхдүүд. За энэ удаагийн хичээлийн сэдэв маань хавтгайн тэгштгэл гэсэн ийм хичээл хэлж байна. За энэ удаа суралцахын зорилт маань за хавтгайн ерөнхий тэгштгэл болон хавтгайн вектор тэгштгэл гэсэн ийм хоёр төрлөөр хавтгайн тэгштгэлийг бичээд за түүнтэй холбоотой бодлого дасгалуудыг хэдүүлээ ажиллаж бодож сурах юм байна. За тэгэхээр бид бүхэн хавтгайн координатын систем дээр цэг тэмдэглэхтэй 3 координат хэрэглэдэг шүү дээ. Тэгэхээр эдгээр цэгүүдээс нэг хавтгай дээр оршиж байхын тулд тэдгээр цэгүүд маань хоорондоо хэрхэн яаж холбогддсон болоо. За тэрийг ерөөдөө хавтгайн тэгштгэл маань илэрхийлдэг байгаа. За жишээлбэл энэ хавтгайн тэгштгэл хэдүүлээ бичгээр болоо гэж бодъё. За энэ хавтгай дээр дураараа нэг m гэсэн x, y, z гэсэн ийм координат цэгийг авъя. Тэгвэл энэ x, y, z гэсэн энэ 3 координат маань хоорондоо яаж холбогддог болоо? Өгдсөн цэгийг дайруулад өгдсөн шулуунтай перпендикуляр байршилтай бас яг нэг хавтгай татж болдог шүү дээ. За бид бүхэн сүүлд хэрэгэлсэн чанарыг аксиомыг хэрэглээд энэ хөө хавтгайн тэгштгэлийг тодорхойлоход их чухал үүрэгтэй. За тэгэхээр за хавтгайд нэг вектор сонгоод авчи. За энэ вектор маань уг хавтгайтай перпендикуляр байршилтай. За тэгвэл хавтгайд мөн адил бас нэг цэг тодорхойлъё. x0, y0, z0 гэсэн ийм өгдсөн координаттай цэг байлаа гэж бодъё. За тэгэхээр энэ хоёрыг хэрэглээд хэдүүлээ одоо энэ хавтгайн тэгштгэлийг бичиж суръя. За тэхийн тулд дураараа хавтгай дээр нэг x, y, z гэсэн координаттай m цэг авъя. За тэгээд тэр цэгээ a болон m цэгийг холбоод вектор үүсгэж. Тэгэхээр энэ вектор маань хавтгайтай перпендикуляр байршилтай учраас хавтгайд орших шулуун вектор болгонтой яана гэсэн үг перпендикуляр байршилтай байж таарна. Тэгэхээр бид бүхэн хоёр вектор перпендикуляр байхын тулд яах ёстой вэ гэхээр нөгөө скаляр үржүр маань ядгуулъя хүүхдүүд. Скаляр үржүр маань тэгтээ тэнцдэг шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ скаляр үржүр нь тэгтээ тэнцэх байна гэдэг маань энэ маань өөрөө юу болчихно гэхээр хавтгайн вектор тэгштгэл болчихж байгаа гэсэн үг. За одоо хэдүүлээ энийг векторыг координатаар илэрхийлье. За AM гэдэг векторыг координатаар илэрхийлэхийн тулд за A дээр эхлэлтэй M дээр төгсгөлтэй вектор байгаа учраас эхлэлийн цэгийн координатаас нь харгалзуулаад төгсгөлийн цэгийн координатыг яасан байна? Харгалзуулаад хассан. За тэгвэл одоо хэдүүлээ хавтгай вектороо координатаар илэрхийлье. За тэгэхээр AM гэдэг A дээр эхлэлтэй M дээр төгсгөлтэй векторын координатыг тодорхойлохдоо төгсгөлийн цэгийн координатаас нь эхлэлийн цэгийн координатыг нь харгалзуулаад хасж байна. Тэгэхээр энэ 3 тоо маань юу илэрхийлж байгаа гэсэн үг вэ? AM векторын координатыг илэрхийлж байгаа. За тэгвэл энэ хоёр вектор маань хоорондоо перпендикуляр байхын тулд скаляр үржүр нь юу лээ тэг байх хэрэгтэй. Тэгэхээр координатор өгсөн хоёр векторын скаляр үржүр гэдэг маань харгалзуулж үржүүлээд хооронд нь нэмсэн нь скаляр үржүрийг тодорхойлдог шүү дээ. Тэгэхээр энэ маань тэгтээ тэнцүү болж таарч байна. За одоо хэдүүлээ энийг хаалт задлаад хэлбэрчлэх юм бол за x, y, z тэгсгүүд хэдүүлээ урд нь гээд ялгаад биччихье. За тэгэхээр x0a, y0b, за z0c гэдэг энэ гишүүдээ тогтмол учраас тусад нь ялгаад биччихье. Өөрөөр хэлбэл бид бүхэн анх өгтөө вектор болон энэ цэгийн координат бол мэдэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг тогтмол гэж үзээд d гэдэг тоогоор тэмдэглэжье. За одоо тэгвэл энэ хавтгайн тэгштгэл маань ийм хэлбэртэй болж ирж байна. Үүнийг хавтгайн тэгштгэл ерөнхий хэлбэр гэж яриад байгаа. За тэгэхээр бид бүхэн яах чинь ерөнхий хэлбэрийг юу яаж олох вэ гэхээр ерөнхийдөө A, B, C, D гэсэн энэ 3 тоог л мэдсэн байхад хавтгайн яг нь тодорхойлж болно гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ A, B, C, D гэдэг тоо маань яаж холбогдож байна гэхлээр за бид бүхэн энэ x, y, z-ийн өмнөх коэффициентийг хэдүүлээ хараарай. За энэ маань нөгөө анх бидний тодорхойлсон перпендикуляр векторын координатууд байна. За тэгэхээр энэ уг хавтгайд перпендикуляр векторыг тухайн хавтгай нормал вектор гэж нэрлэдэг. Нормал вектор. Бидний олох гэдэг тэр 4 коэффициентийн маань 3 нь яах нь вэ? Нөгөө нормал векторын координат болж таарч байна. За өгдсөн 2 цэгээ хэдүүлээ хавтгайн координатын систем дээр төрсөлж харуулъя. За бодит байдлаар харах юм бол ийм байдал таарагдж байна. За энд А цэгийн координат, за энд Б цэгийн координат. За тэгэхээр бид бүхний цэгүүдийг холбосон хэрчмийн дундаж цэг гэж байгаа тийм ээ. Тэгэхээр А, Б хоёр цэгийн хооронд нь хэрчмээр холбочих. За энэ хэрчмийн дундаж цэгийг хэдүүлээ С үсгээр тэмдэглэсэн байна. За тэгвэл одоо яах чинь гэхээр С цэгийг дайруулад А, Б-тэйгээ перпендикуляр байхаар ийм хавтгай татж байгаа юм. За тэгвэл энэ хавтгайн тэгштгэлийг яах нь вэ? Зөвхөн тэгштгэлийг бичиж олгож байгаа. За тэгэхээр бид бүхэн Б цэгээс А цэг рүүгээ яаж чинь гэсэн үг вэ?
B цэгээс А цэг рүү холбоод вектор үүсгэж. За тэгвэл энэ векторын координат маань нөгөө төгсгөлийн цэгийн координатаас нь харгалзуулаад эхлийн цэгийн координатыг хасчихаар ийм координаттай болж ирж байна. За тэгвэл BA вектор гэдэг маань нөгөө энэ хавтгаатай перпендикуляр байршилтайгаа учраас бид бүхэн энэ векторыг нормал вектор гэж үзэж болох юм шүү дээ. За тэгвэл одоо бид бүхэн нормал векторээс гадна хавтгай дээр бас нэг цэг байх хэрэгтэй тийм ээ. За тэр цэгийн координатыг та бүхэн баг эндээс харж байгаа байх. За тэр цэг бол хавтгай дээр орших цэг бол C цэг. За тэгвэл C цэгийн координатыг бид бүхэн яаж олох вэ гэхээр нөгөө C цэг маань AB гिचмийн дундаж цэг учраас дундаж цэгийн координатыг олохдоо нөгөө AB хоёр цэгийн координатуудыг харгалзуулж нэмээд хоёрт хуваацдаг шүү дээ. За тэр цэгийн тэрүүгээр бодох юм бол C цэг маань 3 2 2 гэдэг ийм координат цэг гарч иж байна. За тэгэхээр одоо бид бүхэн яах чинь гэхээр C цэгийг дайруулад ийм нормал вектортэй хавтгайн тэгштгэл бичих гэж гэсэн үг байна. За тэгвэл хавтгайн тэгштэглээ хэдүүлээ ийм хэлбэртэй гэж үзнэ. Ерөнхий хэлбэр маань энэ шүү дээ. За тэгээд эндээс x, y, z-ийн өмнөх коэффициентууд маань харгалзан нөгөө нормал векторын координатууд байдаг учраас шууд орлуулад бичих юм бол ийм хэлбэртэй болж ирж байна. Одоо бид эндээс юу мэддэхгүй вэ гэхээр нөгөө d гэдэг тоогоо мэдчих юм бол яа гэсэн үг вэ? Ерөнхийдөө хавтгайн тэгштэглийг бүрэн олчлоо гэсэн үг. За тэгэхээр d цэгийг яаж олох вэ гэж. Тэгэхээр бид бүхэн энэ хавтгай дээр чи нөгөө c цэг маань байгаа шүү дээ. Тэгвэл c цэгийн координатаа харгалзуулаад орлуулчих. Тэгэхээр C цэгийн координатыг орлуулахад яах ёстой вэ гэхээр нөгөө энэ хавтгай дээр байгаа учраас нөгөө адилтгал тэнцэл маань биелж явах ёстой. За тэгээд x-ийн оронд C цэг ихний координат, за y-ийн оронд C цэгийн 2 дахь координат, z-ийн оронд C цэгийн 2 дахь координатыг 3 дахь координатыг орлуулад бичих юм бол манай тэгштгэл ийм хэлбэртэй орж ирж байна. За эндээс та бүхэн D цэгийг D тоог олох боломжтой. D нь хэд байх нь 8 гарч ирж байна. За ингээд A, B, C, D-г олцсон учраас хавтгайн тэгштгэл маань за энд D-г 8 орлуулад биччихлээр энэ хасах 8 гэдэг коэффициентууд маань бүгд тэгш тоогоо учраас хоёр талыг нь хасах 2-т хураагаад өгчих юм бол за хавтгай маань 4x-ээс хасах нь y, хасах нь 3z, хасах нь 4 тэнцүү тэг гэсэн ийм хэлбэрийн тэгштгэл гарч ирнэ гэсэн үг байна. За одоо хэдүүлээ энэ хавтгай дээр за KL гэдэг ийм хоёр координаттай цэг оршин байна уугүй гэдгийг шалгая. За шууд байгуулах юм бол одоо хэдүүлээ 3D-гээр харахаар за энд за К цэг маань бол хавтгай дээр агуулгахдаггүй харагдаж байна. Харин L цэг бол хавтгай дээр харагдаж байна тийм ээ. Хавтгайд оршин байна. Тэгвэл энийг хэдүүлээ заавал координатыг байгуулахгүйгээр мэдэх арга юу вэ? Тэгэхээр за бид бүхэн өмнө бол энэ хавтгайн тэгштэглээ олдсон байгаа. За тэгвэл энэ хавтгай дээр нөгөө энэ хоёр цэгийг байна уу гэдгийг яаж шалах вэ гэхээр нөгөө яа гэсэн үг вэ? Харгалзах координатуудаа x-ийн оронд 1-р координат, y-ийн оронд 2-р координат, z-ийн оронд 3-р координатыг орлуулад биччихлээр тэнцвэрлэлийн уртал маань ийм болж ирж байна. За энийг бодглохлоор хасагтлаа гарч ирж байна. За хасагтлаа маань тэгтээ тэнцэхгүй учраас нөгөө юу гэсэн үг вэ? К цэг маань хавтгай дээр орших байна гэсэн үг. За дараагийн цэгийг орлуулъя. L цэгийг координат орлуулад биччихлээр энэ тал маань тэнцвэг тэмдгийн уртал маань тэг болчихж байна. Атал нь бас тэг байгаа. Тэгэхээр энэ адилтгал биелж байгаа учраас нөгөө L цэг маань аль байх хавтгай дээр оршиж байна гэсэн үг байна. За ингээд бид бүхэн заавал координат дээр байгуулахгүйгээр ингээд тэгштгэлээр нь судалж болох нэ гэсэн үг. Оршин оршихгүйг нь. За дараагийн жишээ рүү орцгоё. За A, B, C гэдэг ийм 3 цэг мэдэгдэж байна. За эдгээр цэгүүдийг дайруулад хавтгайн тэгштгэл бичээрэй гэсэн ийм бодлого байна. За үнэхээр энэ 3 цэгийг дайруулад хавтгай татж болд юм болов уу гэж. За хэдүүлээ төсөөлье л доо. За нэг А цэг, Б цэг, С цэг хотргуулаар байгаа тийм ээ. Тэгэхээр энэ 3 цэгийг холбоод үзэхлээр гурвалж үүснэ гэсэн. Тэр гурвалжныг агуулсан хавтгайг л хэдүүлээ тэгштгэлийн бичих гээд байгаа юм байна шүү дээ. За хэдүүлээ одоо ерөнхийдөө нормал вектор хязгаар бас бичиж болно. Та бүхэн бас өөрсдөө орлуулад үзэх хэрэгтэй. За багш нь тэр аргыг хэрэглэхгүйгээр арай өөр арга хэрэглэе. Өөрөөр хэлбэл бидний хавтгайн тэгштгэл маань ийм хэлбэртэй байгаа. Ерөнхий хэлбэр маань энэ шүү дээ. За тэгэхээр энэ хавтгайд энэ 3 цэг маань гуруулаа оршиж явахын тулд яах ёстой вэ гэхээр нөгөө x, y, z-ийн оронд харгалзан координатад орлуулж бичиж. Тэгэхээр A цэг маань аль байх хавтгай дээр оршихын тулд ийм нөхцөл биелж явах ёстой. За B цэг маань аль байх хавтгай дээр оршихын тулд яах вэ? Бас ийм нөхцөл. За мөн адил яах вэ? C цэг маань аль байх хавтгай дээр оршихын тулд ийм нөхцөл биелж явах ёстой. За тэгэхээр эндээс үзэхлээр энэ 3 тэгштгэл харагдаж байна тийм ээ. Тэгтэл тэгштгэл тус бүр 4 хувьсгчтай байна. Тэгэхээр нэг мөсөн A, B, C, D гэдэг 4 хувьсгчийг дөрвөлгийг нь олох боломжгүй. Тийм учраас яг ч нэхлээр нөгөө 3 хувьсгчийг нь үлдэж байгаа нэгээр нийлхийлээд олоодох гэж бодож байгаа. За тэгэхээр
За эхний тэгштгэл хэлбэрчлээ биччихээр ийм хэлбэртэй. Дараагийн тэгштгэл нь бас ийм хэлбэртэй. За сүүлийн тэгштгэл бас ийм хэлбэртэй. За одоо эндээс яах вэ гэхээр аага тэгэр илэрхийлье. Тэгэхээр аа нь хасах дээгүүр. За тэгвэл энэ доотлын тэгштгэл байгаа аа болгоныг нь хасах дээгүүр солиод бичиж. За дараагийн удаад тэгвэл аа нь хасах дээг байгаа учраас энэ тэгштгэлийг бодохлоор Б Д гэж гарч иж байгаа. Б Д гэж гарч иж. За Б-г олцсон учраас А Б хоёрын хоёулангийн орлуулад бичихлээр эндээс С-г Д-гэр хасах дөрвөн Д гэд илэрхийлж болж байна. За одоо тэгвэл энэ олсон зүйлүүдийг анхныхаа тэгштгэлд орлуулад биччихье. За тэгээд бичихлээр ийм хэлбэртэй болж ирж байна. За Д маань мэдээж тэгтээ тэнцэхгүй тоо учраас хоёр талыг нь хасах Д-д хураагаад өгчих юм бол нөгөө манай тэгштгэл ийм хэлбэртэй болж гарч ирж байна. За тэгштгэлээ зөв бодсон, буруу бодсон хэсгээ шалахад маш амархан. Яаж юм гэхээр нөгөө анх өгсөн 3 цэг маань нөгөө энэ хавтгай дээр оршиж байгааг үедгийг нь шалгачихад болно гэсэн үг шүү дээ. За жишээлбэл юу гэдэг А цэгийг орлуулад хэдлээ шалгая. За X-ийг нь орно 1 тэг тэг. Тийм ээ. Тэгэхээр юу болж ирэх гэсэн үг? Нэгээс нэг ихсаад тэг. За энэ адилтгал биелнэ. Жишээлбэл А цэг ингээд оршиж оршиж дээ. За Б цэг, С цэг муу адил бас ингээд шалгачих болно гэсэн. За дараагийн бодлогоор хэдүүл орцгоё. За одоо энэ хавтгай маань за хэдүүлээ 3D-гээр бодитоор харъя. Нөгөө Z тэнхлэгтээ ямар цэгээр хотолж байгаа тэр цэгийн координатыг олгож байгаа. За Z координат маань ерөөдөө энд харагдаж байгаа та бүхний хараарай. За координатын хавтгайгаа X, Y хавтгай гэж хараад тэмдэглэсэн. Нөгөө бидний A, B, C хавтгайрсан хавтгай маань энэ байна. За энэ A, B, C цэг маань гуруулаа яж гэсэн нөгөө хавтгай дээр оршиж байна тийм ээ. За тэгвэл энэ хавтгай ер нь Z тэнхлэгийг ямар цэгээр хотолох юм бэ? Тэрийг хэдүүлээ олох гэдэг гэсэн. За эхлээд хэдүүлээ тэгвэл энд огтлцлын цэг маань Z тэнхлэгтэр байхаас гадна бас өөрөө хавтгайн цэг шүү дээ. Тэгэхээр эхлээд хэдүүлээ Z тэнхлэгтэр оршиж байгаа цэг маань тэгвэл ямар координаттай хэдүүлээ ажиллая л да. Тэгэхээр X-ийн дагуу мэдээж тэг байж таарна, Y-ийн дагуу тэг, Z тэнхлэгийн дагуу мэдээж нэг тоо байж таарна тийм ээ. Тэгэхээр энэ цэг маань яа гэсэн үг вэ? Тэгвэл Z тэнхлэгтэр орших цэгийн координат болж таарч байгаа. За тэгвэл энэ цэг маань Z тэнхлэгтэр оршихоос гадна нөгөө хавтгай дээр бас оршиж байгаа шүү дээ. Тэгэхээр хавтгайн тэгштгэл дээр энэ цэгээ орлуулад биччихье. За тэгээд бичихлээр юу болж ийн гэхээр нөгөө харгалзах координат орлуулад биччихлээр ийм тэгштгэл рүү шилжиж байна. Эндээсээ хэдүүлээ нөгөө үл мэдэгдэх координат буюу К тоогоо олчиж болж байна. К нь 4-1 гэж гарч байна. За тэгэхээр нөгөө Z тэнхлэгийг огтлж байгаа цэг маань тэг 4-1 гэсэн ийм координаттай цэг болж таах нэ гэсэн. За дараагийн бодлого руу орцгоё. За жишээ 3. За хавтгай. Нэг хавтгай өгөгдсөн байна. За энэ хавтгайтай параллел тэгээд энэ А цэгийг дайрсан хавтгайн тэгштгэлийг бичих гэж байгаа. За 6-ыг үзүүлэх юм бол нэг юм. За хавтгай маань ийм хоёр хавтгай параллел байгаа юм байна. Эхний хавтгай юм бол тэгштгэл нь мэдэгдэж байгаа юм байна. А дараагийн хавтгай дээр орших цэг мэдэгдэж байна. А энэ бол тэгштгэл нь мэдэгдээгүй учраас энэ цэгийг дайруулад энтэй параллел байхаар л хавтгайн тэгштгэлийг бичих гээд байгаа юм байна шүү дээ. За тэгвэл одоо яах чинь гэхээр нөгөө энэ хавтгай нормал векторыг бид нар амархаа олчих болно. Өөрөөр хэлбэл X, Y, Z-ийн өмнөх коэффициентуудаар нь өөрөө нормал вектор байдаг шүү дээ. Тэгэхээр энэ координатууд маань ерөөхдөө тодорхой харагдаж байна. А тэгтэл энэ вектор энэ өгдсөн хавтгай нормал вектор байхаас гадна бас яах вэ? Нөгөө параллел байршилтай хавтгай бас нормал вектор болчихж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр хавтгайг нэгэнд нь перпендикуляр шулуун байх юм бол нөгөөдөгт нь яа гэсэн үг заавал перпендикуляр байж таарна гэсэн үг. За тийм учраас хэдүүлээ нөгөө тэгштгэлийн бичгээд байгаа хавтгайхаа нормал векторыг ингээд олчлоо. Одоо хэдүүлээ энэ цэгийг дариулаад ийм нормал вектор бүхий тэгштгэл бичих юм бол за ерөнхий хэлбэр маань ийм хэлбэртэй байгаа. За эндээс нормал векторууд нь бид бүхэн сая олцсон байгаа. Орлуулад биччихье. За одоо бид нарт олдохгүй юм юу вэ гэхээр энэ D гэдэг тоо олдох. За D гэдэг тоог олохын тулд яах чинь гэхээр нөгөө хавтгай дээр маань энэ А цэг байгаа шүү дээ. Тэр А цэгийн координатыг орлуулад бичих юм бол ийм хэлбэртэй болж ирж байна. За эндээс D-г олох юм бол D хасах 30 гэж гарч ирэх нэ. За тэгэхээр бидний олох гэдэг хавтгайн тэгштгэл бол 4x-ээс 5y, 1-2z хасах нь 30 тэнцүү тэгс ийм хэлбэртэй болж ирж байна. За эндээс нэг зүйл хүүхдэд анхаарч болно. За жишээлбэл хоёр хавтгай параллел үед тэгштгэлүүд нь яаж хоорондоо холбогдож байгааг хүүхдэд анхаар та бүхэн бас харьцуулаад хараарай. За тэгэхээр мэдээж X, Y, Z-ийн өмнөх коэффициентууд нь бүгдээр адилхан байна. А юугаар ялгаж байгаа гэхээр ерөөсө ганцхан сул гишүүн нь нэг нь 11 байна, нөгөөх нь хасах 30 байна. Ерөөсө эндээс дүгнээд хэлэхэд хоёр параллел хавтгайн тэгштгэл нь яад байх нь ерөөсөө сул гишүүнээрээ л ялгагддаг гэсэн үг байна.
За ингээд гэрийн даалгаварт та бүхэн за ийм 3 төрлийн бодлогыг бодоод за хичээл заадаг математикийн багш нарт хандаж зөвлөгөө аваарай. За энэ 3 бодлого маань за эхний бодлого гэдэгт танилцъя. За А, Б, С, Д гэд 3 цэг мэдэгдэж байна тийм ээ. За энэ цэгүүдээс энэ хавтгай дээр орших цэгүүдийг олоорой гэсэн ийм бодлого байна. Тэгэхээр бид бүхэн энийг яаж бодох гэж байна гэхээр нөгөө цэгийнхээ координатыг яадаг вэ? Хавтгайн тэгшгэлтэд оруулаад шалгах шүү дээ. За хоёр дахь бодлого маань за энэ хоёр цэгийн координат мэдэгдэж байна. За тэгвэл энэ А, Б гэд хэрчим татах юм байна. А, Б гэдэг перпендикуляр тэгээд А цэгийг дайрсан хавтгайн тэгшгэлийг бичээрэй гэсэн ийм бодлого. Өөрөөр хэлэх юм бол А, Б перпендикуляр гэдэг маань бид бүхэн нормал векторыг сануулж байна шүү дээ. За дараа нь А цэгийг дайрна гэдэг маань тэр цэг маань хавтгай дээр орших цэг байж тарах гэж байна. За дараа нь за мөн яг А, Б цэгүүдийг болон координат ихийг дайрсан хавтгайн тэгшгэлийг бичээрэй. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр цэгээс гадна бас нөгөө координат их буюу тэг гэсэн координат цэг байгаа шүү дээ. Тэр 3 цэгийг дайрсан хавтгайн тэгшгэлийг бас бичих юм байна. За 3 дугаар төрлийн бодлого байна. За энэ хавтгайн тэгшгэл маань мэдэгдэж байна. За координатын тэнхлэгүүдтэй огтлолцох цэг. Тэгэхээр координатын тэнхлэг маань хэдэн тэнхлэгтэй байлгүй хөө тэ? X тэнхлэг, Y тэнхлэг, Z тэнхлэг гэсэн ийм 3 тэнхлэгтэй байна. За тэгвэл энэ тэнхлэг тус бүртээ ямар цэгээр огтлох юм бол? За тэр координатын нийтлэл болгоё. За тэгвэл уг хавтгайтай параллел ямар нэгэн хавтгайн тэгшгэл бас бичээрэй гэсэн ийм бодлого оршин гэрийн дуурт өгч байна. За өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлж байна. За хичээл анхаарал үзсэн хүмүүстээ баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.